Сайн байцгаана уу хүмүүжигчтэй. Сайн байцгаана уу. Одоо мэдээ тав хүнтэй мэдчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Wang Weizhong Baogang Huawei компанийн дэд хориг мэдгчдийн дарга, Жишааны хориг мэдгчдийн дарга Xu Zhijunтэй уулзсан. Дундад улс өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны хоёр хэсэг тойргийн дөвөмчилсөн өөрчлөлт төмөр жамаар түргэн нэвтрхийг ахуулсан. Өвөр Монголын сурагч Ли Зhiхан 2026 оны бүх улсын шин цаг үеийн шилдэг багцуудаар үнэлэгдсэн зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 сарын 21-ний өдөр Өөртөө зас хорны намын хорооны шүүжи ардын толгойгчдын их хурлын байнгын хорооны эрхлэгч Wang Weizhong Өөртөө зас хорны намын хорооны дэд шүүжи Өөртөө зас хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Baogang Хөх хотод Huawei шинжлэх мэргэжлийн компанийн дэд хориг мэдгчдийн дарга, Жишааны хориг мэдгчдийн дарга Xu Zhijun нартай уулзсан байна. Wang Weizhong хэлэхдээ одоо бүх орноороо Ши Жинпин ерөнхий шүүжийн өвөр Монголын ажлын тухай ширэс чухал яра чухал жааврын зориг санааг суралцж Өөртөө зас хорны намын хорооны 157 ажлын байрлуулалтыг найдваржуулахтай нэгт уялдуулан бүх улсын нэг чогцтсон бодолтын хүчний торжлын хүйс чигийн байгуулалтыг гүнзгий ахиулж чивэр бодолтын хүчний суур төхөөрөмжийг үргэлжлэн төгөлдөржүүлж тоочлсон аж үйлс болон аж үйлсийн тоочлолтыг түргэн ахиулан хиймэл оюунтай уялдуулж хөгжүүлэх ажиллагаагаар дамжаад ил ажил төрөлд хүчин нэмэрлэж байна. Huawei компаниуд мэдээж анги болон чимээ холбооны мэрэгжлийн хүрээнэ дагуулагч аж ахуй байдал өвөр Монгол луга тоочлолт оюунч хүрээнэ хамжилчааны сууртай нөхцөлтэй нөөц хүчинтэй. Huawei компани өвөр Монголын захын хэрэгцээ шаардлага болон өргөн ашиглалтын талбар үжигдэл суурлан чивэр бодолтын хүчин хиймэл оюунч уурхай жирэх хүрээнд бэл оруулалтын байршуулалтын хүчнээ чангатгаж тоо баримтын төв жирэг байгуулж байгаа төслийн агчийг түргэтгэн өвөр Монгол луга тоочлолтын визийн чадвартныг хамтаар хүмүүжүүлэхийг чангатгаж шинжлэх мэргэжлийн нэн олон үр бүтээлийг өвөр Монголд улируулан үйлдэх үйлс, ожигнолт хамгаалалт, бүтээгдэхүүний нээлт жирэг, дээр доор урсгалын иж бүрдүүлэх аж ахуйлын өвөр Монгол дахь хөгжилтийг дайчилахыг хүсэж байна. Бид үргэлжлэн тэргүүний арилжаа ожигнолтын орчин нөхцөлийг чогчилж, нэн олон тоочсон хөргөлгөөний талбар үжигдлийг тасралтгүй уудлан Huawei компаниг багтаасан ил төрлийн аж ахуйлын хөгжилтэд шилдэг бүтэмжтэй үйлчилгээ хангана гэжээ. Xu Zhijun хэлэхдээ ойрын жилд Huawei компани болон өвөр Монголын хамжилчаа сайн үр бүтэмж олсон. Тоо баримтын төв, оюунч уурхай, засгийн эвдлийн үйлчилгээ зэрэг нэг бүлэг төслийг нутагшуулж, дараачийн хамжилчаанд бат суур тавьсан байна. Өвөр Монголд чивэр чахилгаан, хөргөлгөөний талбар үжигдэлтэй. Бид их баялагын оруулалтаа үргэлжлэн нэмэгдүүлж, давуулгаан гүйчэд бадруулж, чивэр бодолтын хүчин, тоочлолтын энерги, оюунч засгийн эвдлийн үйлчилгээ, оюунч хот, хиймэл оюун болоод чадвартай хүмүүжүүлэх жирэх хүрээнэ хамжилчаагаан гүнжгээрүүлж өвөр Монголын аж ахуй нийгмийн чанарлаг хөгжилтэд хүчин нэмэрлэнэ гэжээ. Өөртөө зас хорны удирдлага Вили Шин оролцжээ. Дундад улсын өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны Хөх хот, Оройн хот хоёр том хэсэг тойрог хил алссан арилжааны дүгмжилсэн өөрчлөлтийг үргэлжлэн гүнжгээрүүлж төмөр жамаар түргэн нэвтрэх жагварыг түгээмэлжүүлэн бомб өнгөрөх явж нэвтрэх замын түгжрэл чигийг нэвтрүүлж олон улсын жөврийн торыг өргөтгөж байна. Хөх хотын Шаалиан барааны гүйлгэний хүрээлэнд нэг бүлэг баян нуурын наранхорын үрийн хилээр нэвтрэх гардмыг урагштай биелүүлж дундад Орвын ээлжийн гал тэргэнд тээж эрэм бомбоор дамжин Оросд хүргэх болно. Дээр хагас жилд Хөх хот дундад Орвын ээлжийн гал тэргийг 87 чуваа явуулж адилхан хугацаанаас жууны 35-аар нэмэгдэв. Дундад Орвын ээлжийн гал тэргэнэ Хөх хот дэх хүйс чигийн хотын байгуулалтыг ахиулах нь дундад улсын өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны нэг жилийн өөрчлөлтийн үүрэг болно. Дундад Орвын ээлжийн гал тэргэнэ бомб өнгөрөх бүх хэлхэнэ төгжрэл чиг хүчир чигийг нэвтрүүлэхэд анхаарал төвлөрүүлж хилийн бомбтоос чөлөөт арилжааны туршилтын орны Хөх хотын хэсэг тойрогт төмөр жамаараа түргэн нэвтрэх, чаас хэрэглэхгүй эрмэлжилийн жагварыг түгээмэлжүүлэн урьдчилан мэдүүлэх, мэдээж ангийг авточлон харгуулах, гардмыг сүлжээн дээр гүйцэтгэхийг биелүүлэн гал тэргэнэ ээлжийн бомб өнгөрөх чагийг ихээр богоносгов. Үүнд дундад Орвын ээлжийн гал тэргэнэ төмөр жамаар түргэн нэвтрэх жагварын хэрэглэгээний норм жууны 95-ыг давсан байна. Энэ жил эрэм бомбт төмөр жамаар түргэн нэвтрэх жагвар жиж бомбт хараг ажрын хамжилчин хянан хамаарах жагварыг бүх хүчнээр ахиулж байна. Дээр хагас жилд эрэм бомбт дундад Орвын ээлжийн гал тэргэнэ төмөр жамаар түргэн нэвтрэх хуудсыг
3 төм 182% хүлээн авч адил хугацаанаас 143.4-өөр нэмэгдэн төмөр жамаар түргэн нэвтрэх хэрэглэгний норм 185.6 хүрчээ. Одоо эрээн төмөр жамын боомтоор өнгөрж байгаа дундад Ёрвын ээлжийн гал тэрэгний шугам 76 журвас болж Герман, Поланд зэрэг 10 гаруй улсад нэвтрэх 70 гаруй хүйс өртөөчийг бий. Амх орчин тойрноор нэрийдсэн дэлхийн анх дахь ижээ хууль болсны хувьд бүгд найрамдах дундад ард улсын амх орчин тойрны хуулийн бичиг хэрэгжүүлэгдсэнээ дараа Өвөр Монголын эл шатны амх орчин тойрны салаам өчрийнхэн хуулийн бичгээр хяналт тавьж хууль гүйцэтгэн засаж харахны хамааралтын хууль чаажаарх үндэслэл болгож номын ногоон уул усыг хамгаалах болсон байна. Амх орчин тойрны хуулийн бичгийн хамгийн их онцлог нь даруй шин тойргийн дэсийн томилсон байгууламж тусгаар хууль гүйцэтгэх гол чухлын хэр хэмтэй болжээ. 8 дугаар сарын 18-ны өдөр Хянган аймгийн Түүчэн шаны амх орчин тойрны товчооны хууль гүйцэтгэгч Харийн орны аж ахуй хуулид гүнжгээрж баримжаанаас хөтөртөл хаягдмал бодос гадагшлуулсан дураараа тоног төхөөрөмж тохируулсан аюултай хаягдмал бодсыг дөрвөмжөн шийдвэрлсэнгүй зэрэг хууль дурмаас жирсэн асуудлыг байчаав. Ойрд Буг хотын амх орчин тойрны товчоо жасгуулаад аж ахуйлын нээлттэй солилцооны өдрийн ажиллагаа явагдуулж Буг хотын олон хаягдмал бодос гадагшлуулах голлогтой аж ахуйлал аюултай хаягдмал бодсыг шийдвэрлэх нэгжийн аж ахуйлын төлөөлөгчийн зохион байгуулж аюултай хаягдмал бодсыг шийдвэрлэх тэргүүний аж ахуйлын үйлдвэрлэлийн тойрогт хүрч аюул түгшүүртэй хаягдмал бодсын дангасталт төрөл тойрог ангилан хадгалах нэвчиж гоожих хаягдмал хийх чуглуулах зэрэг бүх явцын дөрмцөн үйлдэлгийг нарийн ойлгож амх орчин тойрны хуулийн бичгийг ухуулан тайлбарлах ажиллагаа орнуулж аж ахуйлын аюултай хаягдмал бодсыг экүүстэс нь дөрвөмжөө хамаарахыг жолоодсон байна. Улсын умартын чухал амх аюулгүй анх алхавчийг байгуулах нь Өвөр Монголын үүрэг хариуцлага. Өвөр Монголын нүүрс, салхи, гэрлийн энерги өх баялаг байлбаг, энерги аж үсийн чөвөр энергийн хөлбөр хувиргалтын үүргийг үргэлж амх орчин тойрны хуулийн бичгтээ бохирдолгүй доор нүүрсдэгчид хөгжилтийн орон тав анх удаа тохируулж бүх орны энергийн бүчийн дэс дэвшилт хос нүүрс төрөгчийн харалтыг биелүүлэхэд хууль чаажийн баталгаа хангаана. 21-ний өдрийн өмнө өөртөө ясхорны ардын засгийн ордны сони мэдэн алунгэрийн мэдээ нийтлэх хурлаас ойлгосноор 14 дугаар хугацаанаас содон чадвартнаар Өвөр Монголыг хөгжүүлэх дэд дэсийн чадвартны хамжилчаа солилцоо жиж чадвартны шинийг үүдэн үйлс тусгах гаргийн ажиллагаа 8 сарын 24-нөөс 30-ны өдөр болтол явагдана. Ажиллагаанд аймаг хот орны шууд хараа алан байгууллага, аж ахуйлал ажил үйлсийн байгууллага нэгч болон гадаадд суугаа чадвартны байгууламж холбоолон хөдөлгөж Өвөр Монголын 15 дугаар 5 жилийн чадвартны хөгжилтийн төлөвжүүлэг ба онцлогт давуулаг аж үйлсийн хөгжилтийн бодит байдалтай нэгт уялдуулан шинжлэх мэргэжлийн хамжилчаа солилцсон судлан ярилцах, шинийг үүдэн үйлс босгох, дөрвөн их төрлийн 27 жилийн онцлогт тусгай сэдвт ажиллагаа орнуулах болно. Өөртөө ясхорны намын хорооны зохион байгуулах хэлтсийн дэд дарга Хуанфэнгээс дотооддон аймаг хот орны шууд хараа алан байгууллага, ихтэй сургууль, шинжилгээ судалгааны хүрээлэн газар, толгойлогч аж ахуйлын чадвартан урах гол хүчний үйлдэлийг сангаруулж, гадаадд Бээжин, Шанхай, Шэнжэн зэргийн гадаад цуугаа чадвартны байгууламжид түшиглэн, Бээжин, Тянжин, Хэбэй, Хөхмөрний гурвалжин хойг, Гуандун, Шанган омны том булангийн орны их баялаг луга жолголдлон гүнжгэрүүлж ажиллагаанд оролцсон нэгч 2600 гаруй байна гэжээ. Шилдэг чадвартны хөтлөн жолоодон Өвөр Монголын голдлогтой аж үйлс, голдлогтой орон бүс тийш жүй жогстой шилжилт хийхийг агуулхын тусад өөртөө ясхорны хүний хүчний их баялаг болоод нийгмийн баталгааны тэнхэм Өвөр Монголын өөртөө ясхорны 2026 оны голдлогтой аж үйлсийн дээд дэсийн чадвартны хэрэгцээ шаардлагын гарчгийг найруулжээ. Үүнд 734 ажлын байр, дээд дэсийн чадвартны хэрэгцээ шаардлагын ерөнхий хэмжээ 2384 хүн байж, гарчгийг шинийг үүдэн үйлс босгох ажиллагааны гарагийн хугацаанд нийтлэх болно. Энэ жилийн 1-ээс 7 дугаар сар болтол Өвөр Монголын аяынчдын зорчилт болоод бараан жөөвөр адил хугацаанаас 9.3-аар нэмэгдсэн байна. Та бүртгэлийг үндэслэвэл өмнө 7 сард эрээн бомбтоор өнгөрсөн барааны жөөвөр 1272-ыг 7 түмэн тонн хүрч, адил хугацааныхаас 12-8-аар нэмэгдэн, гадаад оруулалт гаргалтын барааны өртөг 658-г 3 дуншуур төгрөг хүрч, адил хугацааныхаас 18-г нэгээр нэмэгдсэн байна.
Рембамтын хилийн байцаалтын урт түнэ ажилтан хоомын гişин хэлэхтэн. Бид том барааны саатгүй нэвтрэх зам шугам тохируулж хянан байцах говчоог шилдэгжүүлэн уурхай тэрглэх машин жирэг том машины бомб өнгөрөх бүтэмжийг дээшлүүлж байна гэлээ. Улсын төмөр замын бүлэглэлийн хөх хот товчоо Тангшаанаас бух түрэх, бухтаас лан руу хүрэх жирэг өнөрөг жөөврлөх зам шугамыг ашиглан дүншингөөс уухай хүрэх төмөр замын жөөвөр жирэг зам шугамыг нэвтрүүлжээ. Түрүү 7 сард бүх орны ерөнхий барааны жөөвөр 15.8 дуушуур тонн, бараан гүйлгэний хэмжээ 3609.7 дуушуур тонн километр хүрч, адил хугацааныхаас тус бүр 9.4 болон 9.2-оор нэмэгдэжээ. Төмөр замын салаан мөчөр жөөврийн сүйтгэлийг жөрөөтэйгээр хураах арга авч, бөөмдөх бүтээгдэхүүнээ засмал жамаас төмөр замын жөөвөр тийш шилжихийг ахиулан, бараан жөөврийн хэмжээ бүх улсын тэргүй өмнөд орсон байна. Аянчдын зорчилтын талаар түрүү 7 сард Өвөр Монголын орон бүс алсалсан аянчдын зорчилт 6.7 дуушуур хүн удаа хүрч, адил хугацааныхаас 2.2-оор нэмэгдэжээ. Төмөр замын салаан мөчрийнх нь жугаачигч хөл бөмбөгнөө багтан судлан суралцлага жирэг онцлогт тусгай галт тэрэг 18 ээлж тохируулсан байна. Бүх орны хурдны засмал замын үйлчилгээний тойргийн чеглохаан чинэглэх тоног төхөөрөмжийн бүрхэж 97-ыг тав хүрчээ. Өөртөө засхорны зам харилцаа жөөврийн тэнхмийн бүртгэлийн үндэслэл түрүү 7 сард Өвөр Монголын аянчдын зорчилт болон барааны ерөнхий жөөвөр адил хугацааныхаас 9.3-аар нэмэгдэж, үүнд төмөр зам засмал замын аянчдын зорчилт болоод ерөнхий барааны гүйлгэний хэмжээ тус бүр 10.8 болон 7.3-аар нэмэгдсэн байна. 8 сарын 20 өдөр өөртөө засхорны намын хорооны ухаагуулах хэлтээс өөртөө засхорны боловсны байгуулалтын албан гэрээс голон эрхэлсэн Өвөр Монголын жишээч дуурайд 2026 оны дээр хагас жилийн Өвөр Монголын сайн хүнээс суралцлага ухаагуулахын ажиллагаа Баяннор хотод явагдсан байна. Тухайн талбайд 2026 оны дээр хагас жилийн Өвөр Монголын сайн хүнээ нэрсэг нийтэлж, бүх орны ил газраас ирсэн 18 хүн бусдыг хавсрахаараа жаргалан болгосон, үнэн ёсны төлөө эрэлхийгээр тэмцсэн, үнэн ч итгэмжтэй, ажил үйлсээ дээдэлсэн, настайчуудаа хүндэтгэж нялхсан хайрлсан 5 төрлийн хүрээнд Ярваалдар хүртэж, бүх хотын зам харилцаа жөөврийн товчооны эдийн явдлын салааны 2 дугаар дэсийн эрхлэгч ажилтан Жанхва урд хожид 135 төмөн төгрөгийн хадгаламжаараа Ляншааны 55 сурагчийг туслан дэмжихийн хамт сургууль байгуулж өгсөн. Живсэг чагдааны байлдагч Жанлэ амралтын хугацаанд өндөр асраас аюулт учирсан суугаалардыг амарсан. Урдын хойд хошууны Баян Чандман сумны эрүүл хамгааллын газрын дарга Баатар 30 жилийн турш говийн гүнд гүнжгэрэн 100 түмэн километр аялан говийн малчдын эрүүл мэндийг сахин хамгаалсан зэрэг үйл ажиллагаа нь олныг догдуулав. Ажиллагаанд 2026 он Өвөр Монголын өртөө ялс хорны шин чагуугийн шилдэг багчуудын нэрсэг зэрэгээр нийтэлж, сайн хүнээ төлөөлөгч болоод шин чагуугийн багчууд хамтаар боловсныг эрхэмдэх ураалга нийтэлсэн байна. Бүх орны ёс суртахуун боловсон сурталыг дайчлах чухал тавчин болсны хувьд Өвөр Монголын сайн хүн жиж шин чагуугийн шилдэг багчуудын суралцлага ухаагуулгын ажиллагааны урд хожид 1484 хүнийг Өвөр Монголын сайн хүн 228 хүнийг өөртөө яс хорны шин чагуугийн шилдэг багчуудаар нийтэлж, үүнд 228 хүн нь дундад улсын сайн хүнээ Ярваалдрыг хүртэж, 8 хүн нь бүх улсын шин чагуугийн шилдэг багчуудын Ярваалдрыг хүртсэн байна. 8 сарын 19-ны өдөр Төвийн оюуны боловсны байгуулалтын албан гэр сургууль хүмүүжлийн яаман, Өвхамт залуучуудын өвлийн төв хороо, бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо, дундад улсын хойч үеийнхнийг халамжлах ажлын зөвлөл Леонингийн мөгдөнд 2026 оны бүх улсын шин чагуугийн шилдэг багчуудын тэргүүнээ үйл ажиллагааг нийтэлж, нийгэмд 50 шилдэг багчуудын тэргүүнээ үйл ажиллагааг нийтэлсэн байна. Үүнд Хөлбөмбөр хотын Жалайнуур тойргийн Рүншин баг сургуулийн 12 настай сурагч Лижи хаан бий. 2014 онд төрсөн Лижи хааны өвөө нь 30 гаруй жилийн турш хил хажгаарыг сахин хамгаалж, аав нь энэ үүргийг жалгамжлан Хөлбөмбөр хотын шинэ бараг жуун хошууны 2 дугаар хилийн хамгаалтын их ангийн Хөх хат хилийн томилсон салбарын нэгэн хил хамгаалагч болжээ. Өвөө болоод аавынхаа нөлөөгөөр Лижи хаан санаачилгаасаа тосгоны дэсийн хил хамгаалах ангид гуйчлал гаргаж, энэ нэгнэг нь хамгийн бага гишүүн болсон байна.
Лижи хаан миний бодохоор хил хязгаар амар тогтоомод бид сая жол жаргалтай амьдарч чадна. Би аавтайгаа хамт хил чагдаж нэн олон хүнд хилийн шугамын чухал чанарыг мэдүүлэх санаатай гэлээ. Шинэ бараг зүүн хошууны хилийн шугам өргөн уудам зам харилцаа бодлоонтой. Гэхэд гаргын сүүлч болоод амралт боссоор л Лижи хаан эгнэгийн дагаж хил хязгаарыг сахан хүчиртэй гэж бодож өнгөрсөн ч эгнэгээс хочрохгүй байсаар. Хил чагдах замд тэр хилийн төхөөрөмжийг байчаан хилийн хөшөөгөө жүлгэн арчиж ангийн нөхдөн хавсран тэтгэж байдлыг чагдахад нь дээш мэдүүлдэг. Тэр сургуулийн хүрээ нийгэм тойрогт хил хамгаалах ухаагуулах хийж хамт зурагч тосгоны ардын хил хязгаараа санаачилгаас сахан хамгаалахыг дайчлав. 2 жилийн хугацаанд тэр 100 гаруй удаа хил чагдаж 300 гаруй километр урт хилийн шугамаар аялан 40 гаруй удаа ухаагуулж үг яраа үйл ажиллагаараа шин чагуугийн багчуудын үүргэлэл хариуцлагыг харуулсан байна. Ойрд улсын мэдлэгийн өмчлөлийн эрхийн тавчаа бүх улсын 58 бүтээгдэхүүнийг гажиржуйн тэмдэгт бүтээгдэхүүнээр тогтоожээ. Өвөр Монголын 14 гажиржуйн тэмдэгт бүтээгдэхүүн сонгогдсон байна. Хөлбөмбөр хотын морин даваа дагуур үндэсний өөрт онцох хошууны шаварт болгосны хөвшин фа тосгоны шуудай хашин өлөг хураалт олжээ. Бүх улсын 3 том шуудай хашийн үйлдвэрлэлийн суурны нэг нь босны хувьд энд шуудай хашийн таримлын талбай нэг том нэгмингэн муу 1000 гаруй тариачаа өрхийд ажилтан орлогыг нэмэгдүүлж бий. Шуудай хашин энэ удааны шинээр сонгогдсон 14 гажиржуйн тэмдэгт бүтээгдэхүүний нэг юм. Гажиржуйн тэмдэгт бүтээгдэхүүн гэдэг нь тогтсон гажир орноос гарч яс чанар, нэр хүнд юм уу, бусад онцлог шинжин, мөн чанар дээр тухайн гаралтын орны байгалийн элемент, соёл иргэншлийн элементийн бүтээгдэхүүнээс тогтогдно. Өвөр Монголын шинээр сонгогдсон 14 гажиржуйн тэмдэгт бүтээгдэхүүнд ам буда, тослог материал, мал жигүүртэн, онцлогт ногоо жимс жирэг төрдгийг багтааж, хөлбөмбөр баян нур жирэг гажир тархаж, морин даваагийн шар бурчиг, санхаа өхөр жирэг онцлог бүтээгдэхүүн сонгогджээ. Одоо болтол бүх орны гажиржуйн тэмдэгт бүтээгдэхүүнээ ерөнхий хэмжээ 300 болсон байна. Жалгаад товч мэдээ хүргэе. Ойлгосноор 8 сарын 17-ны өдөр болтол мандал бомбоор өнгөрсөн гадаад оруулалт гаргалтын барааны хэмжээ 1000 түмэн тонныг давж адил хугацааныхаас жууны 209.8-аар нэмэгдэн бомбоор өнгөрсөн хүн тэрэг барааны хэмжээ жиргээр нэмэгдэж мандал бомбд 1000 түмэн тонны дэсийн бомбын өнгөнд орсон байна. Мандал бомбд нь байцаалтын системээ шинчилж чингэлгийн нөөкгүйгээр түргэн байцаахыг баялуулжээ. Үүнээс гадна бас чингэлгээр хомргийн орлуулах зэрэг шинжилэлтийн арга хэмжээ хэрэгжүүлэн бомбоор бараа өнгөрөх чадварыг ихээр дээшлүүлсэн байна. 8 сарын 20-ны өдөр Өвөр Монголоор дуулан аялье 2026 оны Бугтын хатан голын найрал дууны гаргын үжүүлгийн тоглолт Бугтын багшийн дэд сургуульд явагдан бүх улсын эл гажрын 29 найрал дууны бүлхмийн 1500 дуучин оролцсон байна. Ажиллагаа нь 8 сарын 23-нд болтол явагдаж энэ хугацаанд үжүүлгийн тоглолт мэрэгжилтний тусгай сэдвт тайламж хариу мэдүүлэлтийн тоглолт зэрэг ажиллагаа тохируулсан байна. 8 сарын 18-наас 20-ны өдөр болтол Ордос хотын 7 дугаар хугацааны малчин тараачдын бие хэрэгжүүлэх тамирын чуглаан отох хошуунд явагдажээ. Чуглаан нь морь уралдах, бүх барилдах, сур харвах зэрэг 10 бүлхэм нэгжийн төсөл тохируулан биелүү шидэх, дахиад шингэлэгт тууж оруулах, ганч хүрдэт тэргээр будаа жоох зэрэг хов хүнээ сонирхолт төсөл тохируулжээ. Уралдаан нь өдөр тутмын амьдрал дундах ажил үйлдвэрлэлийг уралдаан болгож, уралдааны чанар, тоглоомын чанар, олон түмэнд чанартай болсон байна. Шилэнгол аймгийн Долонноор балгасны Хэйшан зүй тосгонд ойрд улсын 2 дугаар дасын хамгаалалтын жигүүртэн цагаан тэхлээ өртөөлөн буулаа. Цагаан тэхлийн нуг гажрын орчин тойрны байгалах хэмжүүргэж нэрлэгдэн усны чанарын нөхцөл усан ургамал зэрэг талаар чанга шаардлагатай. Зөвхөн ам ухааны бүрэн бүтэн нуг гажрыг сонгон өртөөлдөг. Долонноор шин нуг гажрыг хамгаалан усан системийг хамгаалахаар дамжиж нүүдлийн шувуудад амар төвшин тааламжтай өртөөлөн буух оронжай хангаасан байна. Мэдээ нэвтрүүллээ. Хүлээ авч үзсэн та бүхэнд баярлалаа. Жалгаа та бүхэн Монгол олон төлөвшсөн бусад програмд анхаарлаа татгав. Баярлалаа.